харагдаж буй ахлах сургуулийн сурагч бол Дэйв. Манай киноны гол дүр. Сургууль дээрээ нэр хүндгүй хэний ч анхаарлыг татдаггүй зүгээр л энгийн сурагч. Гисэн хэдийч Дэйв хоёр сайн найзтай тэднийг Тод болон Марти гэдэг. Харин энэ охин бол Кейти, Дэйвийн крашалж явдаг охин нь. Нэг өдөр Дэйв хоёр найзтайгаа хичээлээ дарсныхаа дараа мини кафед орж сунгаа. Комик уншиж байгаад комик дээрээс Супер Баатарын зураг олж харангуутаа. Бидний амьдралд Супер Баатар генетикэн гарч ирвэл яах вэ? Аль эсвэл би Супер Баатар болчвол яах вэ? Яг л Бэтмен шиг гэсэн чинь Тод найз нь. Бэтмен асар их мөнгөтэй, харин чамд юу ч байхгүй. Тиймээс наад тэнийг дими бодлоосоо сал гэж хэлэхдээ зэрэгцэн. Мини кафед Крис гэх баяа элийн хүүхэд би хамгаалагчтайгаа хамт орж ирдэг. Крис бол Амиго гэх нэртэй мафийн толгойгчийн ганц хүн бөгөөд Тод Марти хоёр Дэйвийг очиж тэр баяа элийн хүүхэдтэй яриа өрнүүлж танилцаад дагуулад ирээч. Хэрвээ энэ баяа элийн хүүхэдтэй гуруулаа найзалчих юм бол бид нараар дахиж хинч оролдохгүй штэ гэж хэлээд Дэйвийг сумлсаар байгаад ширээнээсээ босгоод Крис рүү явуулдаг. Ингээд гурван найз Крисийн бие хамгаалагчд нь хөөгдөөд кафегаас гарч Дэйв Тод харихаар явж байгаа замдаа хоёр дээрэмчинтэй таарч бэлэн мөнгө, утас, цүнх гээд дээрэмдүүлж болох бүхнээ дээрэмдүүлж Дэйв гэртээ арсныхаа дараа өдөр дээрэмдүүлсэн талаараа хэсэг нухацтай бодож байгаад ер нь өөрөө Супер Баатар болно гэж шийдэнгүүтээ тэр дорол онлайнаар усан шумбагчийн сундаг нугаан хувцас захиалж өмсөөд толныхоо өмнө Супер Баатарын дүрдээ орж эхэлдэг. Харин энэ үйл явдалтай зэрэгцэж нэгэн агуулгад хэсэг бүлэг мафийн гишүүд өөрсдийнхөө нэг гишүүнийг санал дээр суулгачсан байцаалтанд оруулж байх ба эдний толгойлагч Франк байцагдаж буй хүнээсээ өөрийнхөө хар тамхи болон мөнгөө хаана байгааг асуудаг. Тэгтэл нөгөө ажилтан нь би хар тамхи болон мөнгийг ч аваагүй. Харин Бэтмен шиг хувцалсан хүн дайралт хийгээд хар тамхи болон мөнгийг чинь дээрэмдээд аваад явчихсан гэд. Ямар тач хүн итгэхэд бэрх зүйлсийг хэлж Амиго бүр сүүл рүүгээ өөрийнхөө баруун гар Жоуи гэх хүнд энэний учрыг нь бол би хүүтэйгээ хамт кино үзнэ гэж хэлчихсэн гэж хэлээд агуулгаас гарч машиндаа суутал. Крис хүлээгээд сууж байдаг. Үүний дараа киноны син солигдож бид Дэймон болон түүний 11 настай охин Минди хоёртой танилцдаг. Дэймон залуу байхдаа цагдаа байсан ба Франкийн араас нь мөшгөж байгаад Франкд худалдагдсан цагдаа нарт гэртээ хар тамхи нуусан хэрэгээр гүтгэгдэн шоронд хоригдож түүнийг шоронд байх хугацаанд жирэмсэн байсан эхнэр нь ганцаард шаналснаасаа болоод амиа хорлохоор им ууж азар эмнэлгийн түргэн тусламжийнхаа охиныг нь 9 минут төрүүлж чаддаг ч ээжийнх нь амийг аварч чадаагүй байдаг. Үүнээс болж Дэймон шоронд байх хугацаанд өдөр хоног алхасалгүйгээр тасралтгүй бэлтгэл сургуулалт хийж суллагдсныхаа дараа охинооч мөн ялгаагүй супер цэрэг шиг бэлтгэл сургуулалт хийлгээд Франкас охинтойгоо хамт өшөөгөө авахар төлөвлөгөөгөө боловсруулж байгаа. Харин Супер Баатар болохоор шийдсэн Дэйв маань Питер Паркер, Спайдермен болохоос өмнө бэлтгэл хийж байсан шиг газар ирээд ганцаараа хэсэг бэлтгэл хийж байгаад бэлтгэлээ дуусчаад харихаар явах замдаа өмнө нь өөрийг нь дээрэмдсэн хоёр дээрэмчин гигэн цагаан өдрөөр машин ухаж байгааг нь харангуутаа одоо л миний боломж гэснэ. Супер Баатрынхаа хувцсыг өмсөд хоёр хулгайч дээр хүрээд ирдэг. Тэгсэн чинь нөгөө хоёр нь манай Дэйвийг гажиг гэж шолоод сүл рүүгээ зодон болж Дэйв хөвлийн хэсэг рүүгээ хутгалуулад цус алдаж тонгоож явж байгаад машинд мөргүүлж ухаан алдаад эмнэлэг түргэгдэн ирдэг. Гэхдээ эмнэлэг түргэгдэх үедээ Дэйв хальт ухаан орж өөрийг нь эмнэлэгт авч ирсэн эмчид миний өмсөж явсан хувцсны талаар хинтж бити хэлээрэ гэж гуйгаад цагдаа нарт нүцгэн ирсэн гэж мэдүүлэг өгүүлдэг. Дэйв машинд мөргүүлээд ихэнх ясан хугарч суурснаас болоод түүнд хагалгаа хийж гэмтэл учирсан бүх газруудад нь металл шилжүүлэн суулгаж нэг л өдөр Дэйвийн бие нь бүрэн гүйцэд эдгэрч эмнэлгээс гарч сургууль дээрээ очисон анхных нь өдөр түүний краш Кейти генетикэн л яриа өрнүүлж хичээлийн дараа найзуудаараа кофе уугаад сууцгааж бай гэсэн саналыг тавьдаг. Харин Дэйв хоёр найз дээрээ гүйж ирэнгүүтээ дөнгөс Кейти намайг эргүүллээ штэ гэсэн чинь Тод найз нь үгүй Кейти чамайг огтхон ч эргүүлээгүй. Харин чамайг ижил хүүстэн болохлээр чинь чамтай найзлах гээд байгаа юм. Чамайг осолд ороод эмнэлэгт нүм нүцгэн хүргэгдснээс чинь болоод хүн бүхэн чамайг ижил хүүстэн гэж ярьцгаах болсон. Тиймээс чи Кейтитэй харьцмаар байвал түүний хувьд үргэлж ижил хүүстэн байгаараа гэж анхааруулan хэлдэг. Дэйв харьцныхаа дараа өөрийнхөө хүсэл мөрөөдлөө үргэлжлүүлэн Супер Баатрынхаа ажлыг хийн гэж шийдээд өөрийн гэсэн вебсайтаа нээжээд шүн гарч хүмүүс туслахаар явж байгаад алга болсон муурны зарлал олж аваад тухайн муурыг хайж явж байгаад нэгэн 24 цагийн сүлжээ дэлгүүрийн гаднах зарлалын самбар дээр нь муур нь авирч гарсан байхыг олж харангуутаа нөгөө муурчаа аврахаар зарлалын самбар руу авирч гардагч бие дийлэлгүй самбарнаас унаж унах үедээ гурван залуугаас зүгтэж явсан нэг залуугийн урд нь тэгэлж нөгөө залууг унгатал араас нь хөөж явсан гурван залуу гүйцэж ирээд Дэвид баярлалаа гажгаа гэж хэлэнгүүтээ зүгтэж явсан залууг хайр наргүй зодож эхэлдэг. Who are you? I'm Kick-Ass.
Энэ шүн болсон үйл явдлын бичлэгийг хийсэн хүмүүс интернетэд байршуулж, бичлэгийг нь хандлт асар хурдтай өсөж, телевиз, радио гэд бүх мэдээллийн хэрэгслээр цацагдаж, өгзөг хөшөглөгч гэсэн нэр тэр дороо л олонний анхаарлын төвд ордог. Нэг өдөр Дэйв Кэтиг Разул гэх нөхөр 50 байхгүй байгаа талаар нь олж сонсоод, тэгвэл чи нөө асуудлынхаа талаар өгзөг хөшөглөгчийн вебсайт руу бичээд тусламж гуйчаач гэж хэлээд, өөрлөгөө тусламж гуйлган бичүүлэнгүүтээ шөнө нь хар тамхины 8-чин Разул гэдэг хүн дээр Супербаатрынхаа хувцастай ирээд Кэтиг 50 орхи. Тэгэхгүй бол би эргэж ирээд хөлийг чин хуглан шүү гэд ээрч мураад арих гэж хэлтэл Разул юу гнэ бандаа гэд босоод ирдэг. See what you can do now. Mo. Минди Разул болон бүх хамтрагч нарыг нь алсныхаа дараа бэлэн мөнгө болон хар тамхинуудыг нь цүнхэлж аваад Дэвийг дагуулan цонхоор гарч байшингийн дээвэр дээр гарч ирээд өөрийгөө Hit Girl харин аавыгаа Big Daddy гэж танилцуулаад хоёр тишээгээ салдаг. Үүний дараа киноны син солигдож Франкийн гэртэн Joey ирчихсэн. Өөрсдийнхөө алуулсан нэг хүний утсан дээрээс ийм зураг оллоо гэд Big Daddy-гийн араас нь дарсан зургийг үзүүлээд манай хүмүүсийг өнөөх өгзөг хөшөглөгч чинь халаад байгаа юм шүү. Наадах чинь тэр гажиг юм шиг байна штэ гэсэн чинь Франк урлаад өгзөг хөшөглөгчийг яг одоо олж хороо гэж тушаад. Харин Дэвийн гэрт нь Big Daddy болон Hit Girl хоёр орж ирээд чиний вебсайтны чинь IP-гаар чамайг амархан олоод хүрээд ирлээ. Хинч чамайг ингээд олоод ирж чадна. Тиймээс болгоомжтой байгаарай. Хэрвээ бидний хэрэг гарах юм бол чи хизээж биднээс тусламж гуйж болно. Үнэхээр уулзах шаардлага гарах юм бол чи вебсайтн дээр амралтаа авахар явлаа гэсэн пост оруулаарай. Харин түүний чинь дараа бид чамтай холбоо барих болно гэж хэлчихэд цонхоор нь гарч явцгаадаг. Маргааш нь Frank Joey хоёр өгзөг хөшөглөгчийг хаанаас яаж олоод яаж алах вэ гэд ярьж байтал Крис хаалганы цаанаас яриаг нь чагнаж байгаад гинэтгэ өрөөнд нь гүйж орж ирэнгүүтээ аваа надад өгзөг хөшөглөгчийг барих ганган санаа байна. Тэр чин Супербаатар, тийм учраас зөвхөн Супербаатруудтайгаа л харьцаж найзлах боломжтой. Тиймээс би өөрөө Супербаатар болж хувраад өгзөг хөшөглөгчийг дагуулад ирье гэж гуйсаар байгаад ааваасаа мөнгө авч өөрийгөө бүрэн тоноглоод Red Mist гэсэн Супербаатрын нэр өөртөө өгөнгүүтээ аавынхаа нэг туслахыг нь гаргуунд гаргаж цагдаа нарт барьж өгөөд олонний анхаарлыг татаж шуугаан тариад мэдээгээр гарч эхэлдэг. Тэгээд нэг шөнө Red Mist өөрийнхөө веб хуудаснаас өгзөг хөшөглөгчийн веб хуудас руу муу залуусыг хамтдаа барьцгаая. Өнөөдөр надад чиний туслалцаа хэрэгтэй байна. Хамтрий гэж бичээд уулзах газраа товлож уулзсангуудаа чи бол миний цорын ганц шүтэн. Өнөөдөр надад чиний туслалцаа үнэхээр хэрэгтэй байна. Хоёулаа яг одоо муу залуусын байгаа газар руу явж будаа болгоцгоё гэж хураад машиндаа суулгаж өгзөг хөшөглөгчийг алхаар утаж буй аавынхаа хүмүүсийн байгаа агуулгах дээр дагуулan иртэл аавынх нь хүмүүсийн утаж байсан агуулгах нь галд автаж байдаг. Үүнийг харсан Крис юу ч бодлохгүйгээр шууд галд автаж буй агуулгах руу гүн орж араас нь өгзөг хөшөглөгч гүн орж энэ хоёрыг агуулгах руу орсон дараа Франк агуулгахын гаднаас ирж хараад цагдаагийн дууд дохиос сонсонгуудаа шууд хөдөлж харин агуулгах руу гүйж орсон Крис нэг бамб руу шүүрж аваад өгзөг хөшөглөгчтэй хамт агуулгаас гүйн гарч ирээд дараа уулзцгаая гэж хэлээд хоёр тишээгээ салж тэр дороод гэртээ ирээд ааваа өгзөг хөшөглөгч манай хүмүүсийг алаагүй юм байна. Тэр зүгээр л нэг мөн айлаа салбартай байж харин энэ бамбруушин дотор юу болсон талаарх бүх бичлэгнүүд байгаа гэж хэлээд бамбруушаа телевизэртэйгээ холбоод агуулгад болсон үйл явдлуудын бичлэгүүдийг аавдаа үзүүлдэг. Энэхүү бичлэгийг үзэж дууссныхаа дараа Крис аавдаа өгзөг хөшөглөгч машинд надтай хамт явж байхдаа энэ хотод биднээс өөр Супербаатрууд байгаа гэж хэлж байсан. Манай хүмүүсийг алсан хүний талаар өгзөг хөшөглөгч бараг л мэдэж байгаа байх гэж хэлэхдээ зэрэгцэн. Дэв мэн Китигийн гэрийнхэн цонхоор ороод Китиг зочоогоод баахан зодуулж байгаад бага тайлж өөрийгөө илчлэнгүүтээ би бол өгзөг хөшөглөгч бас дээрээс нь би ижил хүстэн биш. Би чамд хайртай гэж хэлтэл Китигийн сэтгэл нь уярч энэ өдрөөс хойш манай хоёр хоорондоо үерхэж эхэлдэг. Нэг өрөө Red Mist өгзөг хөшөглөгчийн вебсайт руу яаралтай уулзъя гэж дуудаад уулзсныхаа дараа би бүхэл бүтэн мафийн бүлгэмтэй тулалдахаар болчихлоо. Надад нэмэлт хүч үнэхээр хэрэгтэй байна. Чи энэ хотод биднээс өөр Супербаатрууд байдаг гэж хэлж байсан да. Одоо намайг тэр Супербаатруудтайгаа холбоод өгөөч гэж гуйгаад өгзөг хөшөглөгчөөр Big Daddy болон Hit Girl хоёртой холбоо бариулж уулзах газрыг нь товлуулад уулзахаар явах үедээ араасаа аавынхаа туслахуудыг дагуулад Big Daddy болон Hit Girl хоёртой уулзсангуудаа үгийн зөрүүгөө Hit Girl-ыг шууд буудаж унгаатал араас нь аавынхын туслахууд нь довтолж орж ирээд Big Daddy-г цахилгаанаар цохиулж унгаагаад
байгаад өгзөг хөшөглөгчтэй хамт бариад авч явдаг. Тэрч бүх хил бүх телевиз болон интернет сайтуудаар Франкийн хүмүүс шууд дамжуулалт хийж санал дээр Big Daddy болон өгзөг хөшөглөгч хоёрыг гавлаа суулгачихсан. Баг зүүж баатар болж тоглох ийм л хор хөнөөлтөй байгаа юм штэ гэж хэлээд хайр наргуу зодож байснаа дээрээс нь шатхуун асгаад одоо амьдаар нь шатааж алах болно гэд галаа асаахтай зэрэгцсэн. Минди амжиж ирээд цахилгааныг нь салгаад шөнийн дуран зүүж дайснуудаа эхнээс нь хороож харанхууд бөөн буудалцсан болж нэг нөхөр гал газраас олж аваад Big Daddy руу шидэж Big Daddy амьдаар шатаж эхэлдэг. Минди айлч чадхаараа л хурцтай тулалдаж мафийн гишүүдийг бүгдийг нь хороож чаддагч. Харамсалтай нь Big Daddy шархаа даалгүй нас барж Минди өгзөг хөшөглөгч хоёр Франкийг хороохоор Миндигийн гэрт нь ирээд өөрсөддөө таарсан зэвсгүүдээс сонгож авцгаагаад Франкийн цамхаг руу Минди төрүүлж ирээд үүдэндээ харуулд гарч байсан 3 харуулыг нь хуурж барилга руу төрүүлж ороод гурванг нь буудаж хороогоод хяналтын камерыг нь ажиглаж буй өгзөг хөшөглөгчөд дохиогч өгзөг хөшөглөгч мөн ялгаагүй тулдахаар Франкийн цамхаг руу хөдөлдөг. Holy shit. Hey! За тэгэхэд эдгээр үйл явдлуудын дараа Минди Дэвийн сургуульд нь шилжин орж энгийн хүүхдийн амьдралаар амьдрахаар болж Дэв өгзөг хөшөглөгчийн ажлаа хийхээ болоод энгийн сурагчийн амьдралыг сонгож харин Крис аавынхаа бүх эд хөрөнгийг өвлөн авч аавынхаа өрөөнд суудал дээр нь суучихсан. Юу гэдгийг нь мэдэхгүй нэг супер баатрын хувцас өмсчихсэн. Аавынхаа өшөөг авахар төлөвлөж буй дүр зураглалаар кино төгсдөг байгаа.